За орон нутгийн гэрээний агуулга хэрэгжилт үр нөлөө сэдв цахим гарын авалгыг боловсруулж та бүхний хүртэл болгож байгаадаа маш их баяртай байна. Ер нь энэ гарын авалгыг анх боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ гэхлээр зэрэг Монгол улсад уул уурхайн салбарт 2006 оноос одоо хэрэглэгдэж байгаа орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт үр нөлөөг сайжруулахад одоо хувь нэмэр оруулах зорилготой ялангуяа орон нутагт одоо хүртэх үр өгөөжийг сайжруулах чиглэлд орон нутагт бодиттой өөрчлөлт авчрах үед тэгээд мөн хэрэгжих боломжтой ийм сайн гэрээ байгуулах чиглэлд орон нутгийн захиргааны байгууллага одоо албан хаагчдын чадхыг нэмэгдүүлэх ийм зорилготой байгаа. Ер нь бол яг уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл хүмүүсийн амьдрах орчинд нөлөөлөх тэр байгаль нийгмийн энэ сөрөг нөлөөллийг яг тэр эргэн тойронд амьдарч байгаа хүмүүс л одоо хамгийн их шууд өртөж идэг. Тэгэхээр нэг талаасаа энэ хүү сөрөг нөлөөлөлөөс урьдсан сэргийлэх түүнийг бууруулах хамгийн бага хэмжээнд одоо барих нөгөө талаасаа уурхаагаас бий болж байгаа энэ эдийн засгийн бус одоо тэр үр ашигаас орон нутаг тодорхой хэмжээнд хүртэх юм ёстой байдаг. Тэгээ орон нутгийн ийм зүй ёсны ашиг сонирхлыг одоо хамгаалах хүрээнд төрн нөгөө талаар тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд одоо тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Тэрнийг нь албан ёсны механизмаар баталгаажуулаад ингэ явдаг жишг туршлага бол дэлхийд нэлээд түгээмэл болж байна. За энийг болохоор зэрэг Монгол улсад уул уурхайн салбарт орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ гэж нэрлээд уул уурхай бүхий одоо орон нутагт компани, нутгийн захиргааны байгууллага иргэдийн хооронд үүсэж байгаа тэр өвөрмөц харилцааг гэрээгээр зохицуулах юм одоо гэрээгээр зохицуулдаг ийм туршлага бол хэрэгжиж ирлээ. Харамсалтай нь 2006 оноос хойш явж ирсэн энэ хуулийн зохицуулалт өнөө хүртэл төдийлөн үр нөлөөтэй хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бол байгаль орчныг хамгаалах, за орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, уурхайн ханган нийлүүлэлтийг хамгийн боломжит хэмжээгээр нь орон нутгаас авах яг энэ чиглэлд одоо нутгийн захиргааны байгууллага иргэд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд одоо бодиттой дөрвтэй юм үр нөлөөг бол энэ гэрээ үзүүлж бол чадахгүй байна. За тийм учраас нээлттэй нэгэн форум байгалийн баялагын засаглалын хүрээлэн болон яг энэ асуудлаар мэргэссэн одоо байгууллага хүмүүстэй хамтраад орон нутгийн гэрээний асуудлаар чадах хөгжүүлэхийн сургалтыг бол сүүлийн жилүүдэд хийж ирлээ. Тэгээд 2016 оноос хойш одоо сургалт хийж ирсэн энэ мэдлийг туршлага дээрээ үндэслээд нөгөө талаар гарын авалгынхаа хүртээмжийг сайжруулах хүрээнд одоо цахим гарын авалга болгон одоо бэлтгээд та бүхэнд өнөөдөр хүргэж байна. За тэгээд дахин хэлэхэд энэхүү гарын авалга маань болохоор уул уурхай бүхий орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон иргэдэд дэм зориулсан чадах хөгжүүлэх зорилготой гарын авалга байгаа. За гарын авалгад болохоор энэхүү гэрээтэй холбоотой агуулга болон үйл явцын шин чанартай бүх асуудлуудыг бас оруулж өгөхийг эрмэлзсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэрээ байгуулах бэлтгэл шатанд орон нутаг юуг анхаарахын, юу бэлтгэхийн, тэр шатанд нутгийнхаа иргэдийг яаж оролцуулахын, ил тод байдлыг хэрхэн хангахын, байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг хэрхэн хянаж үнэлж дүгнэхийн гэдэг гэх мэт одоо гэрээ байгуулах үйл явцтай холбоотой бүх асуудлуудыг багтааснаас гадна байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, за ханган нөлөөлөлтийг орон нутгаас хамгийн боломжит түвшинд яаж авах уу гэх мэтчлэн гэрээний үндсэн нөхцөл агуулгатай холбоотой асуудлуудыг ингээд оруулсан байгаа. Ингээд энэ гарын авалга маань та бүхний цаашдын ажил үйлсэд бас тодорхой хувь нэмэр оруулна ахаа гэж бол найдаж байна. За энэ гарын авалга маань цахим хэлбэртэй интернетэд онлайн байрших учраас дахин тухай бүрд нь дахин шинжилж, сайжруулж одоо өөрчлөх болцоотой байгаа. Тийм учраас та бүхэн манай гарын авалгатай холбоотой санал, шүүмж, асууж тодруулах зүйл байх юм бол нээлттэй нэгэн одоо форумын цахим хаяг дээрх одоо холбоо ойрох хаягаар бидэнд бас хандаж болох юм шүү. За тэгээд эцэст нь хэлэхэд энэхүү гарын авалгыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын Тохокуки их сургуулийн зочин судлаач Бямжав байгалийн баялагын засаглалын хүрээлэнгийн менежер Дорж дээр болон бидэнд одоо өөрсдийн үнэтэй санал зөвлөмж туршлага сургамжаа хуваалцсан бусад бүх байгууллага хүмүүст одоо нээлттэй нэгэн форумын өмнөөс гүн талархал илэрхийлж байна.